Монголын хувь заяа, Монгол хүний ардгүй, Монголын заяа. Сайн бацхан өрх мөндөд үзэгчтэй Монгол улсын 35 дахь ерөнхий сайд Нямсрын учрлын засгийн газар байгуулагдаад яг 100 хонж байна. 100 чөлөөлөлт 100 өдөр нэвтрүүлэг үзэгч танд хүрч байна. Засгийн газар үндэсний их баяр наадмын босгон дээр монголчуудаа сайн мэдээ дуулгалаа. Тодорхойлбол засгийн газар Рио Тинтотой хүндхэн хилцээрт орж 17 жилийн дараа монголчууд оюу толгой төсөл дээр түүхэн амжилт гаргаж чадлаа. Энэ хилцээрээр нэгдүгээрт зээлийн хүүг 10.4%-аас 7.9% болгож бууруулсан. Монголын далайн хүртэх өгөөж 4 тэрбум $, буюу 13 их 80 төгрөгөөр нэмэгдлээ. Хоёрдугаарт оюу толгойн зээлийн хүүг 7 жил болоод хилцдэг байсныг 3 жил тутам болгож хугацааг ойртууллаа. Бас нэг чухал үр дүн бол монголчууд 2037 он хүртэл ногдлоо шиг авахааргүй байсныг өөрчилж энэ онд баялагийнхаа өгөөжөөс үр ашиг хүртэхээр боллоо. Энэ бол монголчууд бид эвлэлтэн нэгдэж улс орныхоо эрх ашигын төлөө шударгаар нэгдэн зүтгэж чадвал ямар үр дүн гаргаж чаддгийг нэгэн жишээ болон түүхэнд тод мөрөдөө үлдэх болно. Монголын хувь заяа, Монгол хүний гартгүй, Монголын заяа их. Монголын талын өгөөж 35-аас одоо 40 руу орж иж чинь 53 болох хэвээр. Ингээд бид нар өгөөжийг 53 хүргэх рүү бид ажлын хэсэг ажилланаа. Контрог одоо солилоо ч гэдэг юм янз янз зэл яриа одоо гаргаж үзэж явах шиг байна. Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2 заасан байгалийн баялагын өгөөжийг дийлэх хэсэг Монголын ардыг бидэд 90 гэсэн зарчим дээр суульж хийгдэнэ. Үзэгчтэй өнөөдөр 2026 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энэ өдөр бол түүх өдөр. Учир нь 5 толгой бүлэг ордын 2 дугаарт эренблэг Бортигийн ордын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн юм. Энэ ордыг үйл ажиллагааг нийлүүлснээр говийн бүсэд 1500 ажлын байр шинээр бий болж байна. Бортигийн орд 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй. Жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Эхний 10 жилд улс орнуудын төсөвт 4.4 их 80 төгрөгийн татвар хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэхэр байна. За баяр хүргэе. Өнөөдөр Бортигийн нээлтэн дээр анхны шанал тавьсантай үнэхээр их баяртай байна. Монголчууд өөрсдөө бие дааж уурхагаан хөгжүүлээд аваа явж чадж байгаа гэдгийг бид харуулж чадж байгаа. Тийм болохоор бид нэр дараагийнхаа уурхаагчсэндээ үлгэрч аваад чадна гэж итгэлтэй байгаа. Манай залуучууд хөгж чадна. Санхин уурхаа дангаараа Монгол улсын улс орны төсөв төлөвлөж байгаа татварын тоо хэмжээг 6% эзэлж байгаа бол Бортигийг олборж ирснээр одоогийн тоо хэмжээ бол 8-9% хүрэх тоо хэмжээтэй байна. Ерөнхий сайд мега төслийг дэмжинэ, мега хулгайг дэмжихгүй. Зөв төсөлд гарцнэ гэдгээ илэрхийлсэний үр дүн Бортигээр тогтохгүй. Бусад төслөөр бодиттой харагдаж байна. Монгол улсын газрын доосны хэрэглээний 55%-ийг хангах газрын доосны үйлдвэр Эрдэнэ-Үрэнгийн усан цахилгаан инстанц гэсэн 2 төслийг гадаадын зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулиар гацаанаас чөлөөллөө. Газрын доосны үйлдвэрийн бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна. Үйлдвэрийн талбайд атмосферын нэрлэгийн буюу хамгийн үндсэн технологийн цамхгаа бол татан авлаа. Гангийн цогцлбор үйлдвэр барих ажлын өрчилсөн сонгож алруулалт дууссан. Олон улсын сонгож алруулалтыг нээлттэй тендерээр зарлаж 2 аж ахуйн нэгж хураангүй жагсаалтад орсныг баталгаажуулан урилга хүргүүллээ. Зэс боловсруулах цогцлборын сонгож алруулалтын ялагч тодорч хилцээр эхлэв. Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийн газрыг тусгай хэрэгцээнд авах зөвшөөрөл олгох ажил үргэлжилж байна. Баядргийн усан цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр эхлүүлж 2030 онд дуусгах засгийн газрын шийдвэр гарав. Гашуун сухад ганц мод бомтын хил олболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил 34% гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Экспортын шинэ боломж нэг тус төмөр замыг эх оны 4-р сард багтаан ашиглалтанд оруулахын төлөө ерөнхий сайд өндөр ач холбогдлогон ажиллаж байна. Улаанбаатарын агаарын бохирдлыг 50-60% бууруулах нүүрс пиролизм үйлдвэр барих ажил эхэллээ. 7 сарда багтаад бид нар сонгон шалралтаа зарлах товтой байна. Өмнө төршийн маань маш том одоо зээлийн батлан даалт баталгаа гаргадаг компаниуд Синошүр энэ төсөл дээр бол баталгаа гаргаж байгаа. Одоо налаах баг нуурыг усын зэрэгэлтэд холбоолох энэ хөтөлбөртөө уялдаж явж байгаа.
Харин туулын хурдны замын төслийн хувьд хууль хяналтын байгууллагаар шалгаж нийгэмд үүссэн эргэлзээг тайлж үнэн зөвийг тогтоотол зогсоогоод байна. Засгийн газар ашиггүй төрийн өмчит 14 компанийг татан буулгаж нэгтгэснээр давхурдсан 260 оронтойг танаж $60.3 тэрбум төгрөг хэмнэлээ. Эрдэнэс Монгол нэгдлийг Чингис хаан баялагын сан нэгдэл болгон хөрөнгө оруулалт, баялагын сангийн менежмент, IPO, хөгжил хариуцсан олон улсын жишигт нийцэх санхүүгийн мэрэгжлийн институт болгон өөрчлөв. Төрийн өмчит компаниуд өндөр шилэн барилгад өндөр төлбөр түрээсийн төлбөр чааштай явахгүй. Засгийн газар төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлснээр улсын хурал батлалаа. Үр дүнд нь төр тооцоо судалгаа үндслэгүйгээр компани байгуулахыг хориглолоо. Хаврын чуулганы хугацаанд бол бид нар олон жил хүлээгдсэн дуустдаггүй олон яриаг дуусгасныг нэг бол төрийн өмчит компани хууль болж байна. Энэ хуулиар төрийн өмчит компаниуд ногдлашгийн бодлого хэрэгжүүлнэ. Компанийн хяналтын тогтолцоог сайжруулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын компаниар хөндлөнгийн аудит хийлэгдэг болж байна. За ингэж өөрөөр хэлэх юм бол хөрөнгө оруулагч итгээд орж ирэх юм боломж бүрддэг. IPO хийч гэдэг юм те. Хөрөнгө оруулагчид хувьцаа худалдах юм боломжууд бүрдэж байна. Төрийн өмчит компаниудын хувьцааны тодорхой хэсгийг багц болгон удирдуулах урилгыг олон улсын шилдэг 12 компанид хүргүүлээд байна. Засгийн газар Эрдэнэс 5 толгойг нээлттэй хувьцаат компани болох ажлыг хэдийнэ эхлүүлсэн. Тус компани олон улсын BDO аудитын байгууллага Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Иргэдийн 1072 хувьцааны үнэлгээ 930 гаруй төгрөг байгааг багадаа 2000 төгрөгт хүргэх боломжтой юм а. Зөвхөн ногдлашиг авахаас гадна иргэд хоорондоо арилжах энэ болцоог одоо засгийн газраас чөлөөлөх бодлогын хүрээнд бол хийгдэх энэ анхны алхам боллоо. Засгийн газар татвартай холбоотой хуулиудын нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж өргөн барьж улсын хурал баталлаа. Эдгээр хуулийн дийлэнх заалт нь 2027 оны 1-р сараас хэрэгжинэ. Иргэн аж ахуйн нэгжүүдээ 3.1 их найд төгрөгийн татвараас чөлөөлж байна. Татварын хуулиудын нэмэлт өөрчлөлтийн зарим онцлог зохицуулалт. 792 мянган төгрөг хүртэлх орлогод ногдуулах хувийн орлогын албан татварыг 100% чөлөөлөв. 2 сая хүртэлх орлогын хэсэгт 1% татвар 2028 оноос хэрэгжинэ. Нийтдээ 1 сая иргэнд 1.8 их найдын орлого үлдэнэ. Иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос авдаг 2% татварыг цуцлав. Нөөц төлөгчийн босгыг 50 саяас 400 сая болгов. Үр дүнд нь 23500 орчим нөөц төлөгч бизнесээ тэлэх шин орон зай үүсэв. 2.5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой 180 мянга орчим аж ахуйн нэгжийн татварын ачааллыг 1% хүргэн бууруулав. Өөртөө татвар төлөгчийн дансыг бүрэн хаахгүй. Орж ирэх мөнгөн хөрөнгийн 30%-ийг нь дансанд нь үлдээнэ. Виртуал бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлогод ногдох татварыг 100% хөнгөлөв. Иргэд аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн чиглэлийн өөрчлөлттэй бол би санал нэг байдаг. Жижиг бизнес эрхлэгчдэд дэмжиж байгаа сайн хэрэг. За татварын хүү алдан тооцож байгаа дээр хэд өндөр татвар тогтоохгүй байна 50% дэш гарахгүй гэсэн юм хязгаарлалт тогтоож байгаа сайн хэрэг. Бүх татвар төлөгчдод хамааралтай одоо бүх нийтийг хамарсан шинж чанартай дэмжлэг болж чадах байхаа гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхий сайд Нэм усрын учрал бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын урилгаар далийн хотноо болж зуны давс чуулга уулзалтанд өндөр түвшинд оролцож байна. За манай улсын хувьд хөрөнгө оруулалтанд гэрэл алсан сайн мэдээ олон байна. Эрчим хүч хадгалах батарейн нийлүүлэлтээр 5 жил дараалан дэлхийд 1-р эренблэгдсэн нөлөө бүхий тоглогч бүгд найрамдах Хятад улсын CATL компанийн үүсгэн байгуулагч Робин Зентэй ерөнхий сайд уулзсан. Сайн мэдээ нь CATL компани Монголд сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх гэж байна. Recently I have met with Mr. Robin a few minutes ago. I mentioned about Mongolia. He never been to Mongolia. And I invited him to Mongolia. Well, either way, we're going to take a look at future news, future cooperation between Mongolia and I guess CATL. I think fast enough. Fast enough. Round of applause for fast enough for Mongolia. Very good. Компаниуд болон хөрөнгө оруулагчид шинэ үнцэн илүү өндөр өгөөж ирэлхийлж байгаа энэ үед Монгол улс үнэхээр сонирхол татах үед сонголт болж чадна.
Хэрэв Монгол улс гадаадын шууд хөрөнгө оруулалт татахыг хүсэж байгаа бол бизнес хөрөнгө оруулалтын орчныг урьдчилан таамаглах боломжтой хялбар бас шударга байлгах хэрэгтэй. Танай ерөнхий сайдад өөрчлөлт авчрах боломж байна гэж би бодож байна. Суны Давосын үргэлжлэл болж ердөө 3 өдрийн дараа Монгол улсад гадаадын 120 гаруй хөрөнгө оруулагч хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдын дэргэд хэдийн засгийн зөвлөлийн өргөдгсөн уралдаанд оролцсон эдгээр хөрөнгө оруулагч Монгол улстай хамтын ажиллагааны шинэ хуудас нээлээ. Өнөөдөр 545 сая долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирж 7 гэрээ зурагдлаа. Энэ бол амжилт юм. OTP банкын хувьд бид Монголд салбараа нээхээс илүү Монгол улсын банкны зах зээлийн томоохон оролцогч болох боломжийг судалж байна. Хэрв Монголын зах зээлд бид үйлчилгээ үзүүлбэл томоохон компаниуд болон төслүүдийг санхүүжүүлэх хэмжээний санхүүжилтийг санал болгож чадна. Өмнө нь Монгол улс голчлон жуулчдыг татдаг байсан бол одоо хөрөнгө оруулагчдын сонирхлыг ч татах хэмжээнд хүрсэн гэж би үзэж байна. Манай компани Аз, Америк, Европын 15 улсад үйл ажиллагаа явуулдаг. Компани хөрөнгийн хэмжээ 65 тэрбум доллар бөгөөд бидний үйл ажиллагаа Төв Аз, тэр дундаа Монгол улсын зах зээлийг чиглэж байна. Монголд бид тун удахгүй офис нээх болно. Ингээд өргөдгсөн уралдаанаас 3 өдрийн дараа бизнест эрх чөлөө авчрах эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг улсын хурлд батлалаа. Энэ хууль гарснаар үндсэндээ одоо гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагчдын өмнө алдагдсан итгэлийг Монголын засгийн газар буюу одоо манай засгийн газар эргүүлж олж авах зорилготой л байна. Химэл аюу ухаан суурьтай, за дата төвийн тоног төхөөрөмжүүд, за дээрэс нь одоо үүлэн технологиг ашиглан тооцоолол хийх, за тооцооллын өндөр технологийн тооцооллын тоног төхөөрөмжүүдийг одоо гаалийн татвараас чөлөөлж байгаа, бүрэн чөлөөлж байгаа. Гадны ажил хүчийг өргөнөөр ашиглах болцоог нээж байгаа. Буюу нэлээд зардалуулдаг ажил хүчний одоо хураамж чөлөөлж байгаа. Докторжуулалтын гэрчлэгийг бол бид нэр төрийн шуурхай хялбар ойлгомжтой. За мөн гадны хөрөнгө оруулагчдыг илүү одоо урьж дуудах байдлаар хийж байгаа. Энэ бол өмнө одоо оруулж исэн оюутлогын төслөөс илүү их хэмжээгээр Монгол улсад хөрөнгө оруулалтыг боломж нь байгаа. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсэн даруйдаа гаргасан анхны шийдвэр нь мөн л бизнест чөлөөлөлт орон зай авчрахад чиглэсэн. Татварын өртөө 12,153 татвар төлөгчийн дансыг 1 сарын хугацаатай нээсний үр дүнд компаниуд 91 тэрбум төгрөгийн өрөөс чөлөөлөгдөж үе таалгаа нээн үйл ажиллагаагаа эрхлэх боломж бүрдсэн юм а. Өөрчлөлт гэх юм бол бүх зүйл одоо голдортой орж байна, хэвэн болж байна. Үйл ажиллагаа маань одоо жигдрээд тэгээд сайхан болоод явж байна. Мөн эдийн засгаа идэвхжүүлж компани аж ахуйн нэгжүүдэд дэмжих зорилгоор төлөвлөгөөт 9376 хяналт шалгалтыг цуцаллаа. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг тэргүүн ээлжид дэмжсэн тогтоол батлав. Стандартын дагуу гарын шингэн савн, ариун зэврийн цаас, хуурай салфетик, тавгийн чихэр, нормын гудал хувцсыг үндэсний үйлдвэрлэгчид үйлдвэрлэсэн бол төрийн байгууллагууд худалдан авалтынхаа тэргүүн сонголт болгон авч байна. Иргэд дугуй засвар, үсчин, оюутал, кофе шоп, фитнес ажиллуулахыг хүсвэл гар утаснаас e-бизнес сегмент платформд мэдэгдээд шууд ажиллаа эхэлдэг болсон. Яг ингээд өөрийнхөө хүсчээс яг энэ Kai гэсэн брэндээрээ өшөө дахиад салбар нээх хүсэлтэй байгаа. Манай хүү ээжээ та яагаад борц хийж болохгүй гэж ийм гоё амттай борц хийх юм шиг гэдэг. Хойд хариулахад нь би тоглоод хөвгөө. Ямар нэр хүү гэдэгт маа дунд хүү ээжийн борц гэд нэрлэлчихээ л та гэдгсэн. Захвар бүх үйл ажиллагаануудаас шийдэл өгсөн. Тэгээд танаа зөвшөөрөл гарсан борц хийж болно гэж хэлсэн. E-бизнес 2 дэг платформ хэрэглээнд нэвтэрлээ. Аж ахуйн нэгжээ бизнесээ эхлүүлэх, удирдах, хөгжүүлэх шийдлээ ганцхан товчлуураар шийдэж байна. 30 минутад хиймэл оюунаар нэрээ авч, улсын бүртгэл бүртгүүлж, тамгаа захиалан дансаа нийлгэх боломжтой. Лайсенслоо холбогдоод саяны тэр 300-400 гаруй зөвшөөрлийг шууд нэг дороос авах энэ бүх боломжийг нэг дороос нээж өгч байгаа гэсэн. Энэ бизнесийн байгууллагууд захим гарын үсгийг илүү хялбархнаар ашиглах ийм байдлаар бол хамтран ажиллахаар төлөвлөж байгаа. E-засаг платформ мөн ашиглалтад орлоо. Иргэд төрийн үйлчлэгээний чанарын асуудлаар санал гаргаж хэрв санал нь 20,000 хүрвэл засгийн газрын хуралдаанаар хилцэн шийдвэрлэнэ.
Төр дахин програм хангамж хөгжүүлэхгүй. Төрийн үйлчилгээний API сервисыг хувийн хвшилд нээв. Ингэснээр GS25 CU зэрэг хувийн хвшлээс иргэд 13 төрлийн лавлага тодорхойлтын үйлчилгээ авдаг болж байна. Технологийн дэвшил e-cabinet dashboard-ыг засгийн газар үйл ажиллагаанд нэвтрүүлж төрийн албан хаагчдын цагийн ачааллыг хөнгөлж давхарсан олон цаасан талингаас чөлөөлөв. Мөн ажлын 5 өдрийн 1 өдөртөн зайнаас ажиллах, амралтын 2 өдөр ажиллуулахгүй байх шийдвэр хэрэгжиж байна. Ажлын байрыг гэр бүлд ээлтэй, хүүхэдтэй эмэгтэйчүүдэд ээлтэй болгоход түр ингээ манлайлж ийн гэж би харж байна. Засгийн газар эмч совилогчдыг цалингийн ойлгомжгүй байдлаас чөлөөлөв. 5 дугаар сарын 1-ээс эхлэн 40 мянган орчим цагаан өмөрөгтөн нэмэгдсэн цалингаасаа нэмэгдэл тооцоолж гар дээрээ авдаг боллоо. Миний цалин болохоор одоо энэ 5 сарын 1-ээс эхлээ яг 610-аас 650 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Би англи хэлний сургалтанд сурдаг. Тэгээд тэрэн дээрээ болохоор урд нь бол аппликейшн энтрийн зээлээр сурдаг байсан бол одоо бол бүрэн гүйц яг өөрийнхөө цалингаар бол бүрэн сурах боломжтой болоод байгаа. Нэмэр болж байгаа одоо жишээ нь үр хүүхдтэй зарцуулах боломж болцоо гарч ирсэн. Эхнэр болохоор 3 дугаар эмнэлэгт бас ажилладаг. Манай эхнэрийн цалин ч гэсэн бас өссөн. Манай гэр бүлд гэхэл бараг нэг сая орчим төгрөгийн илүү юм ороод ичж байгаа хгүй сард. Мөн 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 91500 орчим багш ажилтан цалингийн нэгдсэн сүлжээтэй болж нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ авдаг болсон. Жирэмсний амралт, хүүхэд асрах, эрүүл мэндийн чөлөө авах, тэтгэвэр тогтоолгох, зээл тусламжид хамрагдах, виз мэдүүлэхэд учирсан саад тутгороос бүрэн чөлөөлөгдлөө. Одоо энэ 5 сард авсан цалин бол хамгийн өндөр хязгаар гэж миний хувьд бодож байгаа. 94 сая төгсөж байгаа цалин. Байрны зээлэндээ сая төгрөг өгчөөд сая төгрөг үлдчихэд идэг байсан. Тэнгүүл одоо болохоор сая төгрөгөө өгчөөд цаана 2 сая төгрөг үлдэхлээр бас амьдралд нэмэртэй байгаа. Өмнөхөөс авдаг энэ нэмэгдэл маань 50%-аар нэмэгдээд нэг 300-аас 500 мянган төгрөгийн цалин дээр юм бол нэмэгдэл өөрчлөлт над дээр бол гарсан. 800-аас сая төгрөгийн одоо цалин нэмэгдсэнд одоо залуу биднэрт ажиллахад ч гэсэн урам зоригтой тийм байна. Дэлхийд дахинд геополитикийн сорилттой цаг үед Оросын холбооны улстай идэвхтэй яриа хэлцэл хийсний үр дүн 1 литр түлш багада 6200 төгрөг давх байсан эрсдлийг арилгав. Үр дүнд нь үнийн огцон өсөлтөөс гарах байсан 1.80 төгрөгийн нэмэлт зарлаас иргэн аж ахуйн нэгжээ урьдчилан чөлөөллөө. За тэгээ иргэддээ бол мэдээж дуулгахад бол энэ шатхууны үн бол одооны үнээс бол өсөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ бол маш сайн мэдээ. Хуулиараа аймаг нийслэлийн засаг дарга нар стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх үүрэг хүлээсэн ч хангалттай хэрэгжүүлээгүй. Хавар нөөц юм холдохгүй байгааг иргэд хэлж байлаа. Засгийн газар асуудлыг шуурхай шийдвэрлэж 2500 тонн нөөцийн махыг нийслэлийн 6 зэг сүлжээ дэлгүүрүүдээр худалдаанд гаргасан юм. Гэрээ байгуулахдаа тогтоосон үн буюу хоньны махыг 13,000, үхрийн махыг 15,000 дээр барих ийм л одоо гол агуулгатай ийм шийдвэрүүд бас гарлаа. Засгийн газар Атрын 4-р аяны хүрээнд бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжлийг дэмжих нутагтаа эзэн 100 мянга төсөл эхлүүллээ. Энэ жил 1000 баг тус бүрд 100 мянган гад ногоон тэжээл тариалах ажил эхэлж байгаа юм. Анх удаа тариалах гэж байна. Маас өмнө. Тэгээ ерөнхийдөө бол газрын асуудал шийдэгдсэн. Энэ бол нэгдээ орж яг цаг үе олсон ажиллаа гэж үзэж байна. Харин хаврын тариалтад зориулж 7 сая литр түлшийг литрийг нь 3400 төгрөгийн үнээр нийлүүлв. Тариалтын хөнгөлтөө зээлийн хэмжээг 70 тэрбумаар нэмж 200 тэрбумд хүргэлээ. Манай хол байгууллага бол 200 сая төгрөгийн зээл авсан тий. Энэ дэм болдгоо яриа байхгүй шүү дээ. Энд чинь бол түлшээ аавн тий. За тэгээд үрээ аавн. Өвөлдөө бэлтгэх ажил хүнсний салбараас гадна эрчим хүчний салбарт 4-р сард эхэлсэн. Ерөнхий сайдад Улааны 4-р цахилгаан станцын хөгжлийн банкнд дэх зээл төлөлтийн хугацааг сунгах, нэг яралтай засвар үйлчлэгээний 5.5 тэрбумын санхүүжилт, 9-р зуухны шинжилт шаардлагатай 90.5 сая долларын асуудлыг шийдвэрлэж өглөө. Их үүсвэр 210 мегаваттаар нэмэгдэх юм. Дараачийн өвлүүд дээр ямар нэгэн эрсдэлгүйгээр давах найдвартай ажиллагааг хангахад бол маш том одоо дэмжлэг болж байгаа гэдгийг хэлмээр. Засгийн газар түлш эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай тогтоолыг 4-р сарын 29-нд батлав. Энэ ногоон тогтоол бол эрчим хүчний тусгаар технологи дархлан баталгаажуулах цогц шийдэл гэдгийг ерөнхий сайд онцолсон.
Ингээд засгийн газар сэргээгт эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнд сонгон шалгаруулалт зарлав. 5 аймагт нийт 220 мегаватт хүчин чадалтай нарны станц, 135 мегаватт, 440 мегаватт цаг хүчин чадалтай батарей хоригдлуурын систем бүхий шинэ их үүсвэрийг хувийн хэмжлэр хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн юм. Энэ 7 сарын 1-ний өмнө гэрээ байгуулж эхлэхгүй бол тэр амжихгүй шүү дээ. Хугацааны. Ерөнхий сайдыг ингэж хэлснээс хойш ажил эрчимтэй урагшилж 7 дугаар сарын 1-ний өдөр 5 аймагт батарей хоригдлуурын систем, нарны станц байгуулах төслийн гүйцэтгэгчээр шалгарсан 5 компанитай диспетчерийн үндэсний төв, цахилгаан, эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгууллаа. Компаниуд үнэ өсгөж биш, бууруулж хөрсөлдсөн юм. Зарим тоног төхөөрөмжүүд эхнээсээ захиалгадаад эхэлсэн гэрээ хэлтсүүдээ байгуулад эхэлсэн явж байна. Монгол улсын стандарт болон олон улсын стандартыг хангасан орчин үеийн шилдэг технологи стандарт бүхий тоноглолтуудыг сонгож хэрэглэх болно. Төлөвлөлт зурагцлын ажилд орцсон явж байгаа. Тэр бүхнийг өөрөө хийхгүй. Харин хувийн хөвшилд хөрөнгө оруулах боломжийг нь нээж өгнө. Газар, холболт, зөвшөөрөл, зохицуултын түвжээг тайлах ёстой гэсэн үгийн бодит илэрлэл нь ногоон өртөө болж байна. Хувийн хөвшлүүд хамгийн их хүн холигддог төвлөрсөн газруудаар энэ 80 байршилтэй фаст чарж тавья. Ерөнхий сайд яг ингэж хэлснээс сар хүрэхгүй хугацааны дараа анхны ногоон өртөө Булган аймгийн Хотгондөр суманд үүдэнэлээ. Цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн энэ өртөө түлш шатхуунд төлж гадагш урсгах 200 сая долларыг Монгол хүнд үлдээх өрөөгөөжийн шанг татлаа. Цахилгаан машины цэнэглэх энэ станцыг бид нэр энэ татрын нэг бол одоо 1%-аар санхүүжүүлэн хийж байгаа. Ийм өртөөнүүдийг маш олноор хийх боломжтой гэж бодож байна. Засгийн газар ногоон хөгжлийн чөлөөлтийн хүрээнд өрхийн хэрэглээний сэргээгт эрчим хүчний холболтын дээд хязгаарыг 20 кВт хүртэл чөлөөлж айл өрхүүд өөрсдөө эрчим хүч үйлдвэрлэх боломжийг нээсэн. Чингэлтэй дүүргийн 80 гаруй айл өрх нарны хавтан хураагуур ашиглан эрчим хүчний хэрэгцээгээ хангаад илүүдлээ төвийн шугамд нийлүүлж хорлого олж буй сайн жишээ байна. Тэгээ 4 сар 5 сар 2 нийлээд миний одоо үйлдвэрлэсэн одоо эрчим хүчний маань мөнгө 175 мянган төгрөг сая 2 сарын мөнгө авч байгаа байхгүй. Байнгын одоо бид нар чинь ингэж түлээний үстэ ноцолдохгүй байхаараа бүр айгүй гоё байдаг юм биш үү? Цэвэр одоо ерөнхий сайдыг зөв чиглэл рүү иргэдээ манлайлж яана л гэж ойлгож байгаа шүү дээ. Хэрэглээний зээлийн ангиллаас ногоон зээлийг гаргалаа. Ногоон зээлийн хугацаа 30 сараас 60 сар хүртэл уртсаж, сарын төлөлт нь 40 орчим хувиар буурч байна. Хүн бусад зээлээс 4-өөс 6 хувиар хямд байх юм. Ногоон зээлээр авч болох бүтээгдэхүүн үйлчилгээнд нарны хавтан, цахилгаан тээврийн хэрэгсэл, дулаалга зэрэг багтаж байна. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг засгийн газар боловсруулж өргөн мэдүүлж улсын хурал баталлаа. Тэтгэврийн шудраг тогтолцооны шинжилгээг инхүү эхлүүлж илүү олон жил шимтгэл төлсөн нь өндөр тэтгэвэр авдаг тогтолцоо руу шилжлээ. Та 3 их усүрээс тэтгэвэр авах боломж бүрдэж байгаамаа. Ястай сайн ажил зүвийг бол бас ингэж шийдэж өгч байгаад бас айгүй талархаж байна. Ер нь хуучин тэр сайд нар юм байгаагүй шүү. Одоо 680 хамгийн бага авчих. Энийг одоо яста дээдгийн хөлөнд авчихсан. Түр засгийн маань авч байгаа бодлого зүйтэй санагдсан. Ахмадаа бол маш их хүндэтгэлтэй ханддаг нь бол ерөнхий сайдын хувьд бол үйл ажиллагаанд таалагдж байгаа. Ахмадууд тэтгэвэр нэмэх асуудлаас гадна эмийн чанар баталгаад байдал үн ханшин асуудлыг хөндөж ирсэн. Тэгвэл засгийн газар хөнгөлтэй эмийн жагсаалтад бүртгэлгүй, гайлын үнийн мэдээлэлгүй зэрэг зөрчилтэй 260 гаруй эмийг хаслаа. Мөн иргэдийн өргөн хэрэгэлдэг эмийг нэмж байна. Түүнчлэн эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлгаа лаборатори ашиглалтанд орж эмийн чанарыг дэлхийн стандартад нийцүүлэн хянаж эхлэв. Ерөнхий сайд 1 сарын хугацаанд Монголд худалдаалагдж байгаа бүх эмийн чанарт шинжилгээ хийх үргийг өгсөн нь хэрэгжиж байна. Зах зээлд нэрвэж буй бүтээгдэхүүн тавих хяналт шин түвшинд хүрнэ. Та бүхэн лаборатори барьж байгуулаагүй. Та бүхэн Монголын ард түмний эрүүл мэндийн төлөө үнэт өвийг бүтээлээ. Засгийн газар Монгол хүүхд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлөе үндэсний хөтөлбөр батлав. Энэ дагуу 1 суралцагч, 1 компьютер, 1 анги, 1 ухаалаг самбартай болох ажил эхэллээ. За энийгээ дагаад
Google компани Chromebook үйлдвэр орж ирж байгаа. За энэ намар ихэд үндсэндээ бид нар өгсөлтүүдийг хийгдэн. Тэгээд энэ Chromebook бол одоо Монголд угсрагдсан Google-ийн Chromebook одоо компьютерүүд болох юм аа. Мөн хотхны баг сургууль, төрөлжсөн ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй сургууль байгуулах ажил нийслэлийн оюуны ундраа сургуулиас эхэллээ. Тус сургууль 5000 орчим сурагчтай, ангид үргэлтэнд 40-50 хүүхэдтэй хичээлж иржээ. Сургуулийн хойд талд шинээр баригдаж байгаа цэцэрлэгийг баг сургууль болгож байна. Бидний үр дүн чинь хүүхдээр хамгийн гол нь үнэлэгддэг учраас би энэнд бол маш их баярлж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн ер нь оролцоо идэх сайжраад тэгээ боловсролт манаасаа тий илүү үр дүнтэй болох байх гэж ер нь бодож байна. Мөн хүүхдүүдийг өсөл хөгжлийн хосроглоос сэргийлж, эх 9-р сарын 1-ээс цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулна. Үүнээс гадна мэрэгжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежментийг үндэсний топ 16 баялаг бүтээгчдэд шилжүүлв. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сургалтын агуулга хөтөлбөрийг шинжилж чадварлаг боловсон хүчин бэлтгэх юм. Шинэ технологиг одоо хөгжүүлэх гэдэг чиглэлээр хамтын ажиллах маань илүү их одоо өргөж байхаа гэж найдаж байна. Ажлын байран дээр одоо тавигдж байгаа шаардлагыг төгсөгчд илүү юм хангах боломж бүрдэх ийм нөхцөл бий болно гэж харж байна. Угаасаа энэ хөгжингүй орнуудад дандаа тэгж явж байдаг. Тэгэхээр аль алиндаа хэрэгтэй тогтолцоороор явж байна. Ерөнхий сайдын шийдвэрээр хүүхдийн төлөө заавал хийх хөдөлгөөн улсын хэмжээнд өрнөж байна. Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг хүүхэд хөгжлийн ордон болгосон. Засвар шинжилэл нь 60% үргэлжилж байна. Мэдээж маш олон мянган хүүхдүүдэд бид нээр сурч боловсрох орчин нөхцөлийг нэмэгдүүлж байгаадаа одоо энийг харахад бол туйлын их баяртай байгаа. Оросын холбооны улстай хилцээр хийсний түнд хандгайд хүүхдийн цусланг Монголын далд шилжүүлэн авах ажлыг эхэллээ. 8000 орчим объектыг шалгаж 12000 эрсдлийг арилгав. Эрсдэл буруулах ажил үргэлжилж байна. Ерөнхий сайдын шийдвэрээр уулуурхайн үйл ажиллагаанд байгаль орчин хүний аюулгүй байдлыг хангах хүрээнд улс орон даяар ангуудаа үзлэг шалгалтын ажил эхэлсэн. 13500 орчим зөрчил илрүүлж 7000 зөрчлийг газар дээр нарилгуулсан. Улсын үзлэг үргэлжилж байна. Уулуурхайн компаниудын татврын 1% буцаалтаар 21 аймаг 9 дүүрэгт стандартын шаардлага хангасан 5-ын эсрэг 5 сагсан бөмбөгийн талбайг байгуулах ажил эхэллээ. Сум орон нутгийн маань одоо бүгд багчуудад сургууль цэцэрлэг хичээл сургууль хамарсантай холбогдуулан ийм бүтээн байгуулалтыг хийсэн маш зөв зүйтэй ажил гэж бас бодож байгаа. Үзэгчдээ засгийн газрын эрх чөлөөний 4 зам 4 чөлөөлтийн бодлого тасралтгүй үргэлжилж байна. Дараагийн нэвтрүүлгээр иргэн олзын анхаарлаа хандуулсанд баярлалаа. Монголын хувь заяа, Монгол хүний Монголын заяа